Сайн байцгаана уу? Энэ бичлэгээр хөдөө аж ахуйн дроныг хэрхэн зөв аюулгүй ажилуулах талаар тайлбарлах болно. Дроноо нисэхийн өмнө энэ бичлэгийг анхааралтай үзэж, аюулгүй ажиллагааны талаар дэлгэрэнгүй ойлголт заавал аваарай. Дроноо хөөргөх болон буулгах газраа сонгохдоо авто зам, хүний хөдөлгөөн ихтэй газраас аль болох зайдуу газрыг сонгоно. Мод, цахилгаан шон, автомашин зэрэг альва саадаас хол зайд хөөргөж буулгаарай. Мөн дроны сэнсэнд орж осол гаргах эрсдэлтэй хялгарууд, хөөсөн хавтан зэрэг зүйлс эргэн тойронд байгаа эсгийг шалгах нь зүйтэй. Дроны гар болон сэнсийг дэлгэхдээ бэхэлгээнүүдийг найдвартай төвчгдсөн эсгийг шалгаж байхыг зөвлөе. Дрон хөөрөх үед удирдлагын дэлгэц дээр бэхэлгээ шалгах гэсэн бичиг гарч ирвэл окей товч гарахаас өмнө бэхэлгээг заавал дахин шалгана уу? Бэхэлгээг шалгалгүйгээр окей дарж хүчээр хөөрөхгүй байхыг анхаарна. Нислэг эхлүүлэхээс өмнө дроны сэнс хагарсан эсвэл гэмтсэн эсгийг шалгаж байхыг анхаарна. Ингэхдээ хоёр сэнсийг давхарлаж үзэх бөгөөд хоорондоо нэгтнэлж байвал хэвэн. Харин хоорондоо зайтай эсвэл нүдээр харахад сэнс нь их мэдэгдгүйц хэлбэрээ алдсан байвал энэ даруй шинээр солих шаардлагатай. Мөн дроны буултын тулгуурын эсвэл их биеийн эрэг суларсан эсгийг шалгахдаа сэгсэрч үзнэ. Сэгсэрхэд дрон хэвтээ чиглэл туйлдаж байвал эрэг суларсан гэсэн үг юм. Суларсан эрэгнүүдийг зориултын багц ирчилж чангална. Дахин сэгсэрч шалгаад доктортой болсон үед нисгэнэ. Эдгээр асуудууд нь ноцтой осолд хүрэх эрсдэлтэй учраас дроныг нисэхгүй байх нь зүйтэй. Дроны аюулгүй ажиллагааг хангах зорилгоор хөөргөхдөө ард талд нь дор хаяж 10 метрийн зайд зогсох бөгөөд хажууд нь эсвэл урд зогсохыг хатуу хоёрлно. Дроныг гар удирдлагын аргаар хөөргөж буулгах үед анхаарал болгоомжтой удирдаарай. Бүх чиглэлийн радар нь сенсийг эхлүүлснээс хойш 3 секундын дараа идэвхждэг бөгөөд энэ үед радар түр хугацаанд унтардаг учраас удирдлагын самбарыг зөөлөн чигд ажилуулах нь чухал юм. Хөдөө аж ахуйн дрон нь том аврах буюу инерцтэй учраас унтарсан үед удирдлагыг хит хүчтэй дарж ажилуулах нь дроны үзүүлэх хариу үйлдэл удаашрахад хүргэж болжгүй бөгөөд дроныг хугацаанд нь амжиж зогсоож чадахгүй төвч осол гаргахад хүргэх эрсдэлтэй юм. Дрон ажиллагааг эхлүүлэхээс өмнө сэнсийг асаан хөргөж агаарт 1.5 метрийн өндөрт тогтоон дрон доктортой байна уу, удирдлагад зөв хариу өгч байна уу гэдгийг шалгана. Хэрв дрон их чичирч эсвэл удирдлагад хариу үйлдэл өгөхгүй байвал шууд газарт буулган гарсан асуудлыг шийдвэрлэсний дараа нисгийг үргэлжлүүлнэ. Дрон ажилуулахын өмнө хөөрөх цэгээс нисэх маршрут эхлэх хүртэл саад байгаа эсгийг шалган хэрв саадтай бол маршрутаа өөрчилж тойрч нисгээр тохируулах. Эсвэл дроныг гар удирдлагаар эхлэх цэгт хүрэхийг зөвлөж байна. Хэрв цахилгааны утас шугам зэрэг олон саадтай бол тэдгээрийн саадын өндөрийг тодорхойлоход хэцүү байдаг учраас ийм үед хөөрөх байрлалаа золих. Эсвэл дроныг гар аргаар тохируулж нисгээрэй. Саад ихтэй газар дроныг автомат гормоор хөөрөхгүй байх хэрэгтэй. Ийм үед эхлээд тухайн газрын саадыг нүдээр болон FPV камераар ажиллаж ойролцоогоор өндөрийг нь тодорхойлно. Хэрв автомат гормоор нисгэх бол саадыг тойрч гарах замыг гар аргаар урьдчилан тохируулж болно. Ажил эхлэхээс өмнө талбайн хоёр талд байгаа цахилгаан шугам болон бусад саадыг шалгаж байршлыг нь нүдээр болон FPV камераар тодорхойлсны дараа нислэг үйлдвэрээ.